Тосон цэнгэл сум нь ардын хувьсгалаас өмнө Засагтан аймгийн Ахай Бэйсийн хушуунд харьяалагдсан эрхэд Сэлэнг отгуудаас бүрдэж байжээ. 1923 оны орон нутгийн засаг захиргааны шинтгэлээр тус хушуун Наран жаргалан дуулын хушуунд хамрагдан 1924 онд эрхэд Сэлэнг отгийнхонд Баянгол цагаан уул нэртэй 2 сум байгуулахад анх үндэс суурай тавьж 1931 онд нэгдэн бие даасан сум болон хөгжиж ирсэн түүхтэй. Нутгийн хамгийн өндөр цэг нь далайн түвшнөөдөөс 2263 м, хамгийн нам дор газар нь Сэлэнг мөрний сав дагуух нутаг 1080 м өргөгдсөн ерөнхийдөө их газрын сэрүүвтер уур амьсгалтай. Ой тэрийн бүсэд хамаардан оршдог. Нутгийн урд хэлээр Сэлэнг мөрөн, баруун талаар Дэлгэр мөрөн урсан өнгөрдөг. Нутгийн гүнд Хавчуу, Баянгол, их баг тахилд, тосон бөөрөг, олон булаг, асгат, тээл, улаастай. Баян сайр, баян булаг зэрэг цэнгэг устгол, орхиудтай. Араараа арчмаг, хаг, бөөрөг, цэнгэл зэрэг нууртай. Хавчуугийн бөхөөмөд, баян булгийн цагаан толгой, тээлийн амны дэрс тэргүүний аршаантай. Нийт нутгийн 70% бэлчээр 20% ой мод эзэлдэгч манай улсын ой тэрийн бүсийн сан хөмрөгт багтах ургамал амьтад цөм бие бөгөөд хөрсөн дороо зэс, туглаг, чулуун нүрс, бал чулуу, зоос, шохон чулуу зэрэг байгалийн баялаг ихтэй. Тосон цэнгэл сум нь 204.6 мянган га үзэсгэлэнт сайхан, газар нутаг нь 203.8 мянган толгой мал сүрэг бэлчээрэлдэг. Орон нутгийн засаг захиргааны 5 багт 1150 гаруй өрхтөө 4201 хүн амтай. Хотгоод ястан, бүхнүүд, цогнууд, үхэр, хонин онход овгийнхан завлан амьдарч байна. Сумын төвдөө засаг даргын тамийн газар, 10 хойчлын донцоргуул, их эмчийн салбар, мал эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг зэрэг 10 гаруй аж ахуйн нэгж ажиллаж байна. Нийт малын 70%-ыг хонь ямаа эзэлдэгч нутгийн зон олон сүү махны чиглэлийн үхэр өргөжүүлж цэцгийн тас бэлтгэх ажлаараа улсад удаа дараа шалгарч байсан ба усан тэрэг бэлтгэх, бургасан гэрийн мод хийх, мал оторлууж таргалуулах, жин тээх, төмөс өсний ногоо тариалах, жижиг үйлдвэрлэл худалдаа арилжаа эрхлэх талаараа уламжлалт арга барилтай сум юм. За та манай үзэгчид өөрийгөө товч танилцуулна уу? Бас Тосон цэнгэл сумын уугуул иргэн тийм ээ? За би Тосон цэнгэл уугуул иргэ 1940 онд төрсөн. За хуучнаар бол Ахай Засагтан аймгийн Ахай Бэйсийн хушууны Тосон цэнгэл гэдэг ийм сумын иргэн, үндэс иргэн Хураа Баянгол гэдэг төрсөн. 1940 онд. Тэгээд Тосон цэнгэл сумын одоо бас үүх түүхээс та манай үзэгч хуваалцаач ээ. Бас бахархаж одоо багтах зүйл ихтэй сум шүү дээ тийм ээ. За Тосон цэнгэл сум гэж 1934 онд цагаан уулд нэртэй байгуулагдж ирсэн юм аа. Тэгээд дараа нь Тосон цэнгэл гэж нэртэй болж 13 багтаагаар байгуулагдж ирсэн. Тэгээд 13 багаас сүүлдээ яг түнлөө 2 баг шилжиж 11 багтаа ийм их олон хүн амттай багтаа ийм сум байсан юм аа. Тэгээд одоо Тосон цэнгэл гэж ингээд нэрээр явж идэг. Тосон цэнгэл сумын одоо энэ байршлын тухайд эргэн тойрон байгаа уул усны домгийг бас манай үзэгчид хуваалцаач ээ. Бас нутгийн уугуул иргэний хувьд танд бас мэдэх зүйл байгаа тийм ээ. Тосон цэнгэл сум бол 4 сум, хэл залгасан 4 сум байдаг. Тэгээд түнэл сум, их уул, аршаант, төмөр улаг гэд 4 сумтай хэл залгасан. Дэлгэн мөрнийхээ цаагуунаагуул ингээд одоо доорондоо явуулж яадаг ийм сум байнамаа. Нутгийн уул усны тухайд уул усны тухайд яг хэдэн онцлог сайхан уул байдгийг, наргалтайхан байдгийг, халзан бүрэгтэй гэж байдгийг. Дэлгэр хаан километрийн одоо Баяулан гэдэг хэдэн сайхан одоо онцлог болоод байдгийг. Тэгээд хар март гэдэг энэ уул хар март дээр одоо дээр үед хар марсууга залж хийж энэ Тосон цэнгэлд байрлсан гэдгийг. Хар марсахаас ирж тэгээд хар март гэдэг сахвастай байдгийг. Тэгээд хар март гэж ийм уул нэр өгсөн юм дээ. Хар март сахвас залж хийсэн учраас. Хэдийн үеэс хар март сахвасыг одоо Тосон цэнгэл дээр усад ярьдгийн одоо 1700-800 оны үед л ирсэн боловсон дээ баг цагаар ярьдаг.
тэгээ гаднаас ирсэн улсууд гадны улсууд ирсэн улсууд энд их амьдарч сайхан амьдрал ахуйн дээшилж өөрөө хөлт олонтой болж ингэж байдаг гэж ийм домогтой гэхдээ одоо ирээнд гадаад ирсэн улсууд сайхан амьдарч байна те аймаг сумаас ирсэн улсууд бол одоос нь сайхан суурьж байна. Тасан Цэнгэл сумын одоо өнөөгийн байдлын тухай та бас Ахмад хүний хувьд тийм ээ юу гэж боддоггүй одоо үеийн одоо залуучуудын хийж байгаа ажил тийм ээ танаа сумын амжилт бол яа харахгүй эдгээр хүмүүсийн үйл ажиллагаанаас шалтгаална шүү. Манай сум яг зам одоо Улаанбаатарын төв замд байдаг учраас өндөр хүчтэй сум зам энтер бол одоо бүрэн холбогдсон аймагтайгаа одоо хоттой холбогдохтой одоо ирэн дөгцсөн орон дөгцсөн байгаа. Тэгээд бэлчээрийн хувьд бол одоо хоёр сайхан ачир нууртай нэг хойгоор хоёр нууртай ордороо дэлгэн мөрөнтэй улсын үнэ хувьд бол одоо сайхан байгалийн бэлчээрэнтэй сайтай дөрвөн сумынхаа одоо хүүхдүүдтэй отор нүүдлээж хамтран одоо цусдаг дөрвөн сумынхаа ард түмэнтэй ингээд 250-ад мянган малтай 1000 гаруй амттай 400-аад эрэхтэй 4000 гаруй амттай ийм л сум байгаа. За тэгэхээр 90 жилийн ой бас тохиож байна. Тэгэхээр бас нийт нутаг усныхаа зан олон тандаж та бас баярын мэдлэгээ төвшүүлэх болов. За тэгээ баяртай 90 жилийн хааг сайхан тэмдэглээрэй. Тасангийн ард түмэнд хэлж байна. За мөн одоо бас залуу хойч үедээ хандаж та юу хэлэх вэ? Түүнтэй хандж одоо их л ажил хөдөлмөрч байж амьдрал ах суморно сааст нь их амжилттай ажиллаж хөдөлмөрлж их бүтээгээр гэж залуучдаа захихаар байна. За сум байгуулагдсны 90 жилийн баярын мэнд юуны өмнө та бүгдэд дэвшүүлье. Ингээд одоо сумыг үүсэн байгуулсан цагаас нь хойш тасралтгүй ажиллаж өдөө хөрлөө 1959 онд 10-тай сургууль комбинат төгсөөд тэгээ энд механикжуулагчаар илгээлтээр атрын илгээлтээр анхны илгээлтээр ирсэн л дээ. Би уул нутг нь бол Аршант гаралтай Тасан Цэнгэлийн хүн. Тасан Цэнгэл сумын эргэн тойронд ингээд сайхан уул ус байдаг. Эдгээрийн домгийн талаар та бас мэдгүй. Уул ус домгийн талаар гэвэл одоо манай энд одоо халзан бүрхтэй уул гэж байдаг. Цэнгүнжийн одоо нутаг гэж алдарсан. Тэрний одоо тахилга энэ банк хийж ядгийн энэ одоо сумын төвийн хоёр талд 3 том уул байдгийг шүтдэг уул. Энэ уул нь Баян улаан гэж одоо нэрлэдэг наран уран баян гэж нэртэй юм уулнууд байдгийг. Энэ өмнө зүгтэн дайрган хайрхан гэж байдгийг. Ийм уул шүтдэг тахилгатай уулууд байгаамаа. Жил тахтгийг. Харморч сахуус гэж сахуустай. Харморч сахуусыг одоо эртээр үеэс эхлээд шүтэж ирсэн манай гол шүтээ байдгийг. За тэгээд одоо Ахмад настай хүний хувьд залуу хойч үедээ хандаж бас хэлэх таны сургаалын үгийг бас сонсё. За залуучуудтай бол одоо ер нь юуны өмнө арих багуугаачлгаж захимаар байна. Болдгийн бол арихгүй баяр 90 жил хийвэл би зүгээр баярлах нь байна. Ингээд одоо тэгээд ажил сайн хийж амьдралаа өдөн татаж төр улстай түшиг болж ингэж яваач л гэж хэлмээр байна да. My God,
түүхт сумын маань 90 жилийн ан хүрээнд 1-р агийн залуучуудын нэрэмжид Монгол наадгаа зингээнд нэвтрүүлэг анх удаа санаачлан зохион байгуулж байгаа Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн тэргүүлэгч зэнд хаяштай нийт тасангийнхаа иргэд тамгын азрынхаа нэрийн өмнөөс баярлсан талархснаа илэрхийлж байна. За ингээд энэ тэмцээнд оролцож байгаа баг хамт олондоо одоо амжилт хүсээд Монгол наадгаа зингээд нэвтрүүлэг эхэлснийг мэдгэж байна. За энэ ташрамд Монгол орныхоо өнцөг улам бүрт сууж байгаа Тосон Цэнгэл сумын уугуул иргэд манай суманд ажиллаж амьдарч байсан иргэдтэй одоо аан баярын мэндийг дэвшүүлж төрлөх сумынхаа аан баярт хүрэлцэн эрхийг урьж байна. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Сайн байцгаана уу эрхэм хүндэт Тосон Цэнгэлчүүдээ. Тосон Цэнгэл сум үүсэн байгуулагдсны 90 жилийн ойн хүрээнд тус сумын уугуул, их эмч, гүндийн зэн завшийн санаачлагаар Монгол наадгаа цэнгэнд нэвтрүүлэг инхүү эхлэж байна. Тэгээд та бүхнийхээ өмнө нэвтрүүлэгт маань оролцох эхнийхээ багуудыг урьж байна. Халзан бүрэгдээ баг. Монгол наадгаа цэнгэнд нэвтрүүлгийн дараагийн оролцогч Чанст багийг урьж байна. Цэнгэнд нэвтрүүлгийнхаа багууд оролцож байгаа багуудын мэндчилгээ эхлэе. Эхний баг халзан бүрэгдээ багаас мэндчилгээг эхлэе. Хан тэнгэр багандсан халзан бүрэгдээн ингрээс хаа холыг зорсон хатан тунмал сэлэн мөрний хөвөнөөс уман сүрэг багширсан ургаас бардангийн голоос хошоо аврага хас очрын хонин сүргийн бэлчээрээс улсын гавьят үлзээ сайхны унган нутгийн төмнөөс анхны мянгад малчин очир хуйгийн адуун сүргийн бэлчээрээс аяас чадраа сорхоор халзан бүрэгтэй баг мэдчиж байна. Эрдэн засга
에르증는 어도도 저러다쇼 에데스테만 노득다 쇼에 엠금무라 에지테쇼 법소가 많가노 노특다 쇼에 덤체우라 없다 쇼 За баярлалаа. Дараагийн баг Жанс багийн мэдчилгээг та бүхэндээ хүргье. Он онд эдээшин дассан олон булгийн нуруунаас тоонот гэрн яраасан тосонгийн цэнгэг хөндийгөөс ангирын зулзганаатсан ачмаг цэнгэг бөөргийн хөөнөөс 4-р багийн Жанс баг мэдчилж байна. 오르물로타야고 단열자상 암마라가 어떡하고 타나제길 가기만하고 오가 한번 마을을 인내고 엄마가 엄마고 어쩌라상 엄마라가 어떡하라고 오사야르만 상을 다그라나고 어쩌라상 엄마라가 어떡하라고 오사야르만 상을 다그라나고 Тосон цэнгэл сумын 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа Монгол наадга цэнгийн нэвтрүүлгийн эхний багууд маань мэдчилгээгээ хүргэлээ. Ингээд энэ өдийнхаа цэнгийн нэвтрүүлгийг маань шүүн явуулах шүүгчдийн бүрэлдэхүүнийг та бүхэндээ танилцуулъя. Цэнгийн нэвтрүүлгийг санаачлан зохион байгуулж байгаа эхэмч Гүндийн Цэндаюш. Тосон цэнгэл сумын уугуул Монгол улсын шинжлэх ухаан технологийн их сургуулийн дэд профессор доктор Батбаяр. Монголын зохиолчдын хэвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч, далайн жилийн захирал, буянлагын Сарантия.
Монгол наадмын цэнгийн нэвтрүүлгийн 5 төрлөөр өрсөлдөх байгаа. Эхний болоод айдууны багуудын мэдчилгээ, амун дууд мэдчилгээ байлаа. За тэгэхээр дараагийн төрөл бол дэмбэ багууд айрга бэлдээд одоо айрга өгөхөөр та бүхэн бас айрга өгчээд нэгээс 2 хүн оролцох боломжтой. За ингээд халдсан бүрдээ болон Жанс багийн айрга дэмбэний уралдаанд оролцох оролцогчдыг өгчээ. Дэмбэга мэдхөө хоёроо хоёроо чинхөө гурваараа уйга дөрвөөр дөнгө таваараа тана дэмбэ манахаа холдоо нэмэ манахаа гурваараа уйга дөрвөөр дөнгө таваар тана дэмбэ хочлоо. За. За Монгол наадмын цэнгийн төвчрүүлгийн одоо дараагийн төрөл болох шагаа шүүрх наадам маань эхэлж байна. Энэ удаагийн наадмыг Жанс багаас эхэлж байна. Оролцогч маань сумаа 3 удаа орхино. Тэгээд хідэн шагаа шүүрснээр танаа багийн оноо бас их баг гэдэг нь ялгарх нь байна тийм ээ. За ингээд ихтэй. Оролцогчд маань шагааг бөөгнөрсөн шагаанаас таслаж аваад хөөхийгөө шидэн шагаагаа шүүрж авах байгаа. Тоглоомны дүрм. За мөн шагаагаа хөндөхгүй авах шаардлагыг зохион байгуулалтын зүгээр тавьж байна. За одоо сүүлийн. За баярлалаа. За халдсан бүрэгдээ багийн оролцогчийн сүүлчийн сум шийдэл. За. За боллоо. За халдсан бүрэгдээ багийн шагаа хэд вэ? Тоогоо илэрээ. Халдсан бүрэгдээ баг 4 шагаа шүүрсэн байна. За Жанс баг 9 шагаа шүүрчээ. За хүрээ хүрээ. Тосон цэнгэл сум үүсэн байгуулсны 90 жилийн ойн хүрээнд Тосон цэнгэл сумын 1-р багийн нэрэмжит зохион байгуулагч байгаа Монгол наадмын цэнгийн нэвтрүүлэг ийхүү амжилттай үргэлжилж байна. Ингээд дараагийнхаа төрөл болох сээр хугалах уралдаанд орцгоё. Багуудын сээр хугалахаар өрсөлдөх тамирчдыг одоо урьж байна. За Монгол наадмын тэнцээний сээр хугалах уралдаанд хам бүрэгдээ багийн оролцогч амжилттай сээр хугаллаа. За тэгэхээр Жанс багийн оролцогчийн хүч чадлыг хамтдаа харцгаая.
За баярлалаа. Монгол наадхаа цэнгэнд нэвтрүүлгийн 5 дахь төрөл болох Жоромор холсон унах уралдаан эхлэж байна. За ингээд оролцогчдыг морьдоо авчрыг үлж байна. Хатсан бүрдэ багийн өдөлбөрийг үзэж байна. Дараагийн баг. Дэж араа. Гэрээ. Монгол наадхаа цэнгэнд нэвтрүүлгийн эхний ээлжинд оролцсон 2 багийн төгсөн шүүгчдийн нэгдсэн үнэлгээ гарсан байна. Жанст баг 74 оноо. Халдсан бүрдээ баг 83 оноо авжээ. Монгол наадхаа цэнгэнд нэвтрүүлгийн дараагийн оролцогчдыг та бүхнийхээ өмнө урья. 3 дугаар багийн Сэлэнг баг. Дараагийн оролцогч 5 дугаар багийн Сэнгэл багийг урьж байна. Монгол наадхаа цэнгэнд нэвтрүүлэгт оролцож байгаа багууд маань өөрийнхөө багийн мэндчилгээг та бүхэндээ хүргэх байгаа. За ингээд энэ удаагийн мэндчилгээг Цэнгэл багаас эхэлж байна. Байгалийн үзмж төгөлдөр Баян голынхаа хөвөнөөс Бадмараг гэрлэн цацруулсан Баян улаан уулынхаа ориглоос Алвин сармандсан аргалан туулынхаа ориглоос Ангирийн зулзаг наацсан ачмаг Цэнгэл бөөргийнхөө хөвөнөөс Тосон Цэнгэл сумын 5 дугаар багийн
ард иргэдээ төлөөлөн оролцож байгаа Цэнгэл баг мэнчилж байна. За баярлалаа. Ингээд Цэнгэл багийнхан маань мэндчилгээгээ та бүхэндээ хүргэлээ. Дараачийн баг Сэлэнг багийн мэндчилгээг та бүхэндээ хүргье. Тосон Цэнгэл сумын асгат тайдын амны хүнсийн ногооны талбайгаас авраган малчин даваажвийн өстөрсөн нутаг 5 өшөө малн бичсэн тагилдгын хөвөнөөс 3 дугаарыг Сэлэнг баг мэндчилж байна. Алсинэнэрхэн уда тугунда 아가리대로 가져용다고 아절라기 잔들 소마가 아에다세 흥안오다가 연마고 군리사나 내루건사가 구라저저독 뜨거져 연마고 구진나 구를 그치고 제네이베네 거주세 흥안오다가 연마고 군리사나 내루건사가 어쩌자는 다스 거져 연마고 구진나 구를 그치고 제네이베네 거주세 흥안오다가 연마고 Өнөөдрийн Монгол наадга уралдаан тоглолтод оролцож байгаа тосон цэнгэлчүүд болон телевиз үзэж байгаа үзэгч та бүхэндээ Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Гомбын Төмөр хааны зохиол Дашнамын аялгау тосон цэнгэлийн магтаалаа морин хуурын аялгаунд нутаг усаан магтан дуулъя. Ангэр багансан ханцам бүргдээ ууланда цацлаа өргсөн Алхималдар нарруу шүтэн Хармат сахусанда сүслэн залусан тосон цэнгэлчүүд Хотоди шатраган чингон жавын дарсан чолло хатсан Оожибиндэ үлдэсэн ихсэн нутга магтан дуулмэ Эди үцэмж тоглол доор баян гонли хөвөнөөс Арвэгэн цацруулсан баян улаан уулынхаа моргилоос магтан Saramahansan, Arlan Toli, Hangarilos, Mandolia.
나상 마지막 생긴 후원어스 막힌 도며 torgum zirgde nahatsa tosun gildiha göndiges maktin dolya olgoda şoğa mindilsen talli maçdiha цагаңыргон os maktin dolya Көтлімрен батыр келлеге жамцин жолығымышқсын хөндигес maktin dolya Қошу ауырағы қасы жүрейхо Қонның сүрге бітчерес мақтың доля Қостен доқчын долғыр жауиға ғойян Сеткен екшкер мақтың долы Құлсин ғавия доқчын ғылси сәхне Оттам дамсын доқчтен өлбек мақтың доля Hülgode, yandere duhilsin ukkamakın dolya Gülsin hartsağı sotlum dorcin Urrum birdani tükşirsin ukkamakın ze Hure, hure, hure Эрхэм хүндэс та бүхэндээ зориулан хүргэж байгаа Монгол наадхаа цэнгэнд нэвтрүүлэг маань амжилттай үргэлж иж байна. Багууд мэндчилгээгээ хүргэсэн. За дараагийн төрөл болох Дэмбэдэгч уралдах одоо оролцогчдыг урьж байна. Дэмбэсэнухай атгалин жигэдимэнта Arlatana hoyrodunga balladum badin babetgahon Honradungan vekman Talladum batawatan Enimeydin vasenuha Atgadum devekman Kurva ibna talvatan Talladum badin vasenuha Tumda Dinwa Dimoda Atladum Nakuhai Tawatana Tawananadim Dinwa Tanshinsho Tuhunmadikata Dinbedungo 자, 소라, 오고노뜨기 타다 오랑아사게 실대되나 오르나사적인 우쪽 들게요모 오너가 흐지기는 갓들을 장가라 인구저라 오도 징징징징이게 인구저라 명근저라들 우대호 사지호백 조래 사상수 그때되나 사선순이 내려와 박사용모 새한님이 이치게 되바이사 인구저라도 긴띵긴띵이게 인구저라도 명근저라도 우대호 오줌마타가오다 두레 오랑아티데 안나가다 되나
Ulan tepegi dediler oyrayım o Okkada kursinin terreca facar En kudrada kimsin iket En kudrada nyangan jarade udeha Хэрхэмүүдээс зөвшөөрч та бүхнийг мэлмэд хүргэж байгаа Монгол наадга цэнгэнд нэвтрүүлэг нөхөө амжилттай үргэлжлэж байна. Ингээд манай цэнгэнд нэвтрүүлгийн дараагийн төрөл болох шагаа шүүрх уралдаанд оролцогчдоо урьж байна. За шагаагаа бөөнтүүлж агаад тэмцээний дүрэн бол тийм ээ бөөгнүүлээ тасалж аваад нэг оролцогч 3 удаа одоо шагаагаа шүүрх байгаа. Эхний шидлэлээр та таслаад авна гэсэн үг тийм ээ. Тэгээд ээлжлээ. За эхний шагаа шүүрх уралдаа маань Сэлэнг багт эхэлж байна. За хоёрт унтсан штэ аль нь ч орсонгүй. Чиний шаа унсан штэ бас. За дараагийн Цэнгэл багийн 2 дахь шидлэл. Ямба. Би. Хайч. За, истоватан сата. За, амжилттай боллоо. Хура. За ингээд багууд шүүрсэн шагааныхаа тоог шүүгчдэд танилцуулъя. Цэнгэл баг 13 шагаа. Сэлэнг баг 7 шагаа шүүрчээ. За, баяр хүргэе. Тосон Цэнгэл сум үүсгэн байгуулагдсны 90 жилийн ойн хүрээнд Тосон Цэнгэл сумын 1-р багийн нэрэмжит Тосон Цэнгэл сумын уугуул их эмч Цэн Давшин санаачлагаар зохион байгуулагдаж байгаа Монгол наадга цэнгэнд нэвтрүүлгийн хоёр оролцоо баг маань сээр хуглах уралдааны талбарт өрье. За тэгэхээр Цэнгэл баг энэ удаа эхлэхээр байгаа. Дараагийн баг. Сэлэнг багийн оролцогч. Сүүлчийн оролцоог бүгд харъя. За арай амжилтсангүй. За тэгэхээр манай цэнгэн нэвтрүүлэг амжилттай үргэлжилж байна. Та бүхэндээ багууд маань өөр өөрсдийнхөө бас уралдаанд ямар амжилт гаргасан бэ гэдэг нь бас харагдлаа тийм ээ. За дараагийн төрөл болох Жоромоор хослон унах уралдаанд та бүхнийг урьж байна. Жоромоор хослон унах уралдааны оролцогч. За Цэнгэл багийн оролцогчид
За Сэлэнг багийнхан мориндоо ихний тойрог явдаа. За боллоо. Эрхэм хүндэт үзэгч та бүхэндээ зориулан хүргэсэн Цэнгэнт Монгол наадхаа нэвтрүүлэг маань сүүлд оролцсон одоо хоёр багийнхаа оноо танилцуулж байна. За Цэнгэл баг 72 оноо. Сэлэнг баг 64 оноо авчээ. Бүх багийн хамт олондоо баярлалаа. Тэгээд хамгийн гол нь энэхүү наадмыг санаач зохион байгуулж одоо Тосон Цэнгэл сумынхаа залуучуудын одоо урлаг авьяас бэлгийг бас энэ аймаг нутагт цаашлбал улсад ингэж түгээхийг хүссэн санаачлагч Цэнд Авьяастай Тосон Цэнгэлийн нийт ард түмний өмнөөс бас баярлаж байна. Талархаж байгаагаа хэрэгтэй байх гэж бодож байна. Тосон Цэнгэл сумын маань 90 жилийн одоо мөдгөн болох гэж байна. Ингээд манай сумын одоо ард иргэд малчид хөдөлмөрчд маань энэ ойдоо бэлдээд их олон ажлуудыг хийж им урам зоригтой им сайхан ажиллаж байгаа юм байна. Ингээд би өөрийн багийн одоо малчид залуучууд хөдөлмөрчдийнхаа нэрийн өмнөөс энэ хөөрхөн бэсрэг наадам хийгээд энийг одоо цаашаа уламжлаад улсад одоо телевизээр гаргах ийм бодолтой байгаа. Тэгээд миний энэ сандыг дэмжиж одоо Хүсгэл аймгийн Далайн ээж телевизийн ирд сайхан бичлэг хийлээ. Ингээд нутгийн одоо оролцсон энэ олон улстай сайн сайхан бүхнийг хүсээд одоо 90 жилийнхээ ойн наадам цэнгүүнээр сайхан наадаараа цэнгэрэй гэж дахин хүсье. Ингээд энэ тэмцээнд одоо сэтгэл гарган сайхан оролцсон энэ дөрвөн багийн оролцогчид тамирчидаа баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. За их баярлалаа. За тэгэхээр тэмцээний одоо 4-р байранд Сэлэнг баг, 3-р байранд Цэнгэл баг, 2-р байранд Жанст баг, 1-р байранд Халзан бүрэгдээ баг орсон байна. Ингээд багуудын шагналыг санаачлагч зохион байгуулагч маань гартуулнаа. Өргөмжлөлөө. Хүсгэл аймгийн Тосон Цэнгэл сумын 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан 1-р багийн малчин залуучуудын нэрэмжит Монгол наадхай Цэнгэнт нэвтрүүлэгт 1-р байр эзэлсэн тул 1-р багийн хамт олонд өргөмжлөл үн бүхий зүйлээр шагнаж дуусгав. Тосон Цэнгэл сумын 1-р баг 2014 оны 7-р сарын 5 Цэнгэл сум гэсэн өргөмжлөлийг хүндэтгэн гардуулж байна. Монгол наадхай Цэнгэнт нэвтрүүлгийн 2-р байрын шагналыг тус сумын тамийн газрын дарга Жамбалд орж гардуулнаа. Баян алхагчийг өрье. Монгол наадхай Цэнгэнт нэвтрүүлгийн 3-р байрын шагналыг тэмцээний шүүгч Батбаяр гардуулнаа. 5-р багийн алхагчийг өрье. Дөрөвдүгээр багийн алхагчийг өрье. За тэмцээнийг
Хойночлон зохион байгуулагч эдэмч Цэндэж шагналыг гардуулж байна. Нэгдүгээр огийн иргэн байна би тий. Энэ нутгийн хүн одоо энэ жил 90 жил болж 90 жил их гээд агаа хутж өнөөдрийн сайхан өдөр болж байна тий. Тэгээ маш баяртай байна, сайхан байна тий. За тэр нутгийн зан олонтой хандаж бас баярын мэндчилгээд ир. За нутгийнхаа нэгдүгээр огийнхаа ард түмэн энэ тосончуудынхаа ард түмэнд одоо ирүүлэн хаз жаргал сайн сайхныг хүсээрээ. Тосон Цэнгис сумын нэгдүгээр өргөнд Нармаа өвгтө Бадамдаржийн дөрөвдөх хүүхд бол төрсөн энэ нутагт сайн сайхан явж амьдарч байгаа. Тэгээ нутгийн зэн олондоос ирсэн хамт олондоо энэ ирж байгаа улс олондоо баяр багтал энэ амжилтыг сайн сайхан явахын төлөө бүрэн хүсээд тэгээд өмнөхөө 90 жилийн ойд ер нь нийт олон ард түмэн бид нар бас хүсвэлээ нийлж нэгэн мөнгөөр бүтээл гаргаж амжилт хүснэ гэсэн оролттой явж байгаа. Тэгээ яг хөө нутгалж байгаа орон нутгийн ард түмэн ах トゥ амрах салбарын төрөлсөдүүд чимний орондоо одоо сайн сайхны төлөө явж анжлын өндөр амжилт гаргаарай гэж хүсээрэх байна. Тэгээд нутагт амьдарч байгаа бид нар одоо энэ
төрсөн нутагч оны удагтаа одоо хан хуул мол энэ бол уусандаа сайн сайхан явдгийг бас юмж гоожулж том болгож өгсөн хүүхдээ багцуул олон түмэндээ баярлж урсаж явдаг аа гэж ярих байна. Тэгээ одоо явуулж байгаа энэ хамт олон улсуудаа баярын өндөр амжилт төр цааш нь ажлын өндөр амжилт гаргаж явахыг хүсэн яриа. За бид Улсын Цэнгэл сумын 5 дугаар өгийн өндөр настан алтан гэрлийн манал сүрэн гэдэг хүн байна. За манай сум энэ жил түүх 90 жилийнхаа их гээд дагаатар бүхэн хөдөлмөрийн бүтээл өрнсөн ийм сайхан одоо ажил өрнөж байна. За тэгээд энэ ер нь өнөөдөр энэ үндэснийхээ өвөн жилийг дээдлж дэлгэрүүлэх цуцлах энэ ажил зохион байгуулж ингэж байгаа одоо маш их баяртай байна. Ингээд Ахмад бол бидний одоо залуу үе залгам чалаа болсон энэ хүүхэд багцуул залуучуудаа Ахмадынхаа одоо үлгэр дуурайд өв боломжтой соёлоо одоо ямагт хөндлөн дээдлж явахыг одоо хүсэж байна да. Би 1-р гээд 18 настай өхөр дээрмний саалчин байсан. Тэгээд одоо олон хүүхэд төрүүлээд өөр хүүхдийнхээ одоо энэ сумынхаа төвд төрч ирж өндөр настанда ингээха жаргалыг хөөж одоо хамар ингэж биений амраар ингэж байж сумынхаа төвд байж байгаамаа. Тэгээд өөр хүүхд багчуудаа би 8-10 хүүхэд төрүүлсэн. 8 хүүхэд маань ховдтой гараад одоо энд нэг хүүхэд маань 5 дугаар багийн засаг дарах хийдгийг. Тэгээ энэ хоригт манай өвгөн худалдаа бэлтгэл анги тэгэж хоригт үйлчилгээний төв гэж аав нь одоо хочч гэх юм уу гэх хоригт гэжсэн 1-р гээд даагт хийжсэн. Тэгээд одоо тэр хоригт үйлчилгээний төв гэж тийм үйлчилгээний төвтэй байдаг юм аа. Улан баяр гэж банд маань одоо тэгээд сайхан явж сайхан л явж байна. Тэгээд одоо та нартай энэ сайхан ажил төрөл хийж яваа та нартай маш их баярлж сайхан улсынхаа баярт их амжилт гаргаараа гэж бүх ард түмэнд сайхан бүхнийг хүсэн өрөөё. Hãy subscribe cho kênh Ghiền Mì Gõ để không bỏ lỡ những video hấp dẫn.